эдийн засгт уулуурхаан салбарын эзлэх хэмжээ нэмэгдэхлээр дагаад нөө төсвийн тогтворгүй байдалтай. Зөвж олоодохгүй бол энэ дээр нөө эсрэг нөө дэлхийн зах зээлийн өмнө хөдөлთა авч байгаа улсаар эзлэлт хэрэгцээнээс дагсан тоо хэмжээний хэлбэлцэл гарч шүү дээ. Бодиттой дээр орлогын дутаад ирэхээр буцаад бид ингээд дахиад хандаг, хасдаг, буруу ингээд маш том бэрхшээл рүү орж шүү дээ. Тэгэхээр бидний энэ олон жилийн 20 жилийн маргаан нийгмийг ч талцуулаад одоо сүүлдээ салбарыг ч ингээд хооронд нь одоо талцуулах юм ажлууд болчихлоо шүү дээ. Нөгөө л алдаа нь хэвээрээ дээ. Буруу төлөвлөлдөг, буруу хуваарлдаг дээ. Энэ одоо яригдаад байгаа 32.8 их найд төгрөгийг чинь бараг 20 хэдэн их найд нь уулуурхаа салбараас орж ирж байгаа байхгүй. Асуудал нь гэх юм бол нийгмийн эсэргүүцэл бол ихэвчлэн улс төрчдөөс л үүдэлтэй. Хэвлэл мэдээлэхээс илүү би бас улс төрчтэй холбоотой л гэж бодож байна. Хийсэн төр одоо хөрөнгө оруулагчтай хийсэн энэ төслүүдээ бид нар зогсоох гэдэг шүү дээ. Ингээд шалганаа чамаа гэд. Тэгэл машинаар зөвгөөл манайхыг шалгах гэд нөгөөдүүд нь бичиг баримт авчиж өгөөд байдаг. Тэрийг шалгаж байгаа юм байхгүйгээр нийгмийн ингээд эсэргүүцэл болгож тавиад байдаг тийм. Энд нэг улс төрчийг бид нар ингээд улс төр бүлдээхийн тулоо бид нар энэ популизмыг явуулж болохгүй байхгүй. Тэгэхэд тэр хөрөнгө оруулалтыг хэн хийх вэ те? Улс их уу, хувийн хөрөнгө оруулалт их үү? Улс их юм бол одоо үр тавихгүйгээр өөрөө хөрөнгө оруулах хэрэгтэй шүү дээ. Бодитоор те. Төрийн өмчт компаниудын хувьд одоо ялгаатай засаглал яваад шүү дээ. Төсөвт их орлого оруулах нь чухал биш тийм ээ. Бага хөрөнгөхийн хэмжээнд зөв төлөвлөх нь чухал болж байна. Зөв зарцуул.